За өдрийн төргийн бизнес өмнө подкаст сонсогчдод бас үзэгчдэд бизнес өмнө редактор даваад орж байна. За өнөөдрийнхөө подкастын дугаараар бас нэлээд сонирхолтой бас хэрэгтэй сэдвийг ярилцсан. За энэ маань бол боловсрол зуучлал гэдэг ерөөдөө гадаад сурах хүсэлтэй сонирхолтой бүх хүнд хамаатай ийм сэдв гэсэн үг. За зочноо танилцуулъя. СЭЦ2 сургалтын төвийн захирал үүсгэн байгуулагч Баасан Хүерсэн байна. Өдрийн төргийн. За баярлалаа өдрийн төргийн. За тэгэхээр боловсрол зуучлал ерөөхдөө ингээд олон янзын асуудал яригддаг те одоо залилангаас эхлээл за тэгээд одоо буруу сургууль сонгоч гэдэг юм уу ерөөхдөө яг нөгөө нэг эцэг эхчүүд маань ингээд хүүхдээ гадаад сургачих юмсан гэсэн нэг тийм хүсэлтэй те. Гэхдээ яг тэн дээр яаж зөв сонголт хийх үхэн тандах уу гэдэг дээр ерөөхдөө юм мэдээллийн айгүй бүрхэг байгаад байдаг хгүй. Тэгэхээр танах бол ерөөхдөө энэ дээр бас нэлээд олон жил ингээд мэргэжлийн ажилласан те илүү одоо юу гэдгийг ёс зүйтэй тийм газар учраас өөртөө чи ярилцж байгаа. Тэгэхээр энэ яг танах бол голдуу Солонгосын дээд их сургуулиуд сургадаг зуучлалын үйлчлэгээ үзүүлдэг. Ер нь яг энэ одоо ажил руу яаж орсон гэдэг өөрийн чинь төвгөөс эхлэе. Өөрийн чинь яг төвх юу вэ? Би болохоор эрх зүйч мэргэжилтэй. Тэгээд Солонгос улсад одоо хэлний бэлтгэл болон магистр, доктор суралцаад ирсэн тийм өмгөөлөгч мэргэжилтэн байгаа. Тэгээд Солонгост би магистраа төгссөний дараа Солонгосын нэг их сургуульд багшилж байсан. Тэгээд тэгж явах явцдаа одоо энэ салбар руу орсон гэх юм уу те. Тэгээд бидний үед одоо би бол одоогоос нэг 10-аад жилийн өмнө Солонгос руу оюутан болж явчихсан. Тэгээд тэр үед болохоор нөгөө сургалт зуучлал гэж байгаагүй. Байсан л бахал та би бол тэг зуучлуулаг нь одоо Солонгост байдаг ихч маань нэг сургуулийн урилга явуулаад тэгэл явчихсан л та. Тэгээ энэ маань яг хөө тэр ихчтэй би мөнгө төлөхгүй байгаа ч гэсэндээ сул тал нь юу байсан бэ гэхээр цаашдаа миний одоо сурах байгаа мэргэжил тэр сургуульд байгаагүй. За тэгэл одоо зөндөө асуудлууд байна л та нэг ойлголтгүй явчихж байгаа учраас тэгээд Монголд ирснийхаа дараа энэ манайх чинь одоо 30-аад сургуультай гэрээтэй юм газар аахгүй. Монголд ирснийхаа дараа одоо энэ сургалт зуучлал гэдэг зүйлийг өөр гадаад улсад яг яаж явагддаг яг тэр хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх зорилготой ирсэн. Яг вэ гэхээр Солонгос хүмүүс бол жишээлбэл Америк руу хүүхдээ оюутан болгож явуулж байгаа бол мэргэжлийн байгууллагад нь ханддаг. Яг вэ гэхээр тухайн байгууллага англи хэлээр заагаад тэр хүүхэд одоо тэр олон сургуулиас аль сургуулийн хүүхэд тохирвол төлбөрийн хувьд болж байгаа юм, байршил нь яаж байгаа юм те. Цаашдаа одоо ямар мэргэжлэр сурах юм гэх мэт олон талаас нь зөвлөд сургуулийн нэгдүгээр сонголцож явах хэрэгтэй. Хоёрдугаарт тэр хүүхэд Америкт очиод зөндөө олон асуудалд орооцолдож болно те. Янз бүрийн юм тохиолдоход нөгөө мэргэжлийн байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүд оюутнууд одоо өөрийнхөө аюулгүй байдал, өөрийнхөө одоо зорилгыг одоо хэрэгжүүлэхийн тулд зөв газараа сонгож очиж одоо хүүхдээ явуулдаг байх нь шүү дээ. Тэгтэл манай Монголд болохоор зүгээр одоо хин нэгнээр дамжуулаад ингээд явцдаг. Эсвэл бүр зарим нь ингээд баахан хүнд ингээд мөнгө төгрөгөөгөөд хүмүүст өгөөд заллуулаад ийм асуудлууд одоо маш их гардаг байсан одоо хэдэн жилийн өмнө. Одоо бол ийм мэргэжлийн байгууллагууд олон болчоод харьцангуй одоо эцэг эхчүүд оюутнууд бас нэг хүнд итгэл ингэж явахаа бас болчиход байгаа. Тэгэхээр ийм боловсрол зуучлалын байгууллага гэдэг маань гадаадд сурахыг хүсэж байгаа хүүхдүүдийн хувьд бол маш одоо ийм чухал үүрэгтэй, маш өндөр боловсролтой чадвартай сэтгэлтэй хүмүүс ажиллаж байж тэр хүүхдийг одоо зорилгот нь чиглүүлж чаддаг ийм байгууллага байх хэвээр. Тэгээд манай СЭЦ2 бол одоо нэг үүсгэн байгуулагдаад 8 жил болж байна. 8 жилийн хугацаанд манайх 4,000 оюутныг Солонгос улс руу оюутан болгож явуулжээ. Тэгэхээр энэ олон мянган хүүхдүүдийн ард бид нар ингээд мэргэжлийн түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлж явах явцдаа маш их туршлагыг хуримтлуулж маш олон одоо Солонгосын алдартай сургуулиудтай гэрээ хэлцээр байгуулж ингэж ажиллаж байгаа. Ийм байгууллага байгаа. Мэдээж ингээд одоо улс орн бол ялангуяа хөгжинг улс орнууд ийм тодорхой тэтгэлгийн одоо бодлоготой байгаа шүү дээ. Тэгээд тодорхой тэр нь одоо тэтгэлэгтэй суралцуулдаг сургуулиудын зэрэглэл англи янз бүрээр байдаг. Ер нь яг зүгээр Солонгос улсын хувьд энэ гадаадын оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах ер нь ямар бодлого бас тийм ямар тогтолцоо үйлчилдэг яг тэр цаад талын мэдээллийг бас том ийм зургийг нь ярьж өгүүлдэг. За Солонгос улсад одоо гадаад оюутны тэтгэлэг маш их байдаг. За энэ тэтгэлгүүдийг болохоор гадаад оюутанд хамгийн бага шалгуураар өгдөг улс Солонгос улс. За жишээлбэл одоо Солонгос хэлний оноо гэдэг байгаа байхгүй юу? Солонгос хэлний оноо маань 1 2 анхан шат, 3 4 дунд шат, одоо 5 6 гүнзгий шатгаа явчихдаг. Тэгээ энэ хэлнийхээ оноог нэг 3 4-төө байх юм бол нэг 50-аас 70%.
За 5 6 таа байх юм бол ингээд 70-аас 100% тэтгэлэг өгчдөг. Сургуулийн тэтгэлгийг зөвхөн. За энэ дээр нэмэгдээд Солонгосын хамгийн том тэтгэлэг засгийн газрын тэтгэлэг байгаа. Солонгос улсын засгийн газар бол одоо хэлний өндөр оноотой тий од сурлагатай ийм хүүхдүүдийг бол шалгаруулад 4 жилийн сургалтын төлбөр 4 жилийн одоо Монгол мөнгөөр бол нэг 2 сая 500 мянган төгрөг орчмын сарын стипend. Тэгээд байр болон онгоцны зардал гэдэг ерөөсө пүүлийн тэтгэлэг өгдөг. Энэ бол нэг 300-аас 500 сая төгрөгийн тэтгэлэг байждаг. Тэгээ энд ерөөсө манай монгол хүүхдүүд ялангуяа шалгарах магадлал маш их. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл энэ чинь нөгөө орон орноор нь одоо ингээд бас ковид гаргацсан байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээл тэр сургууль дээр нэг 10 тэтгэлэг орж ирлээ гэхэд 10 хятад хүүхэд авахгүй шүү дээ. Нэг монгол нэг хятад гэдээ явна тий. Тэнгууд хятад хүүхдүүд чинь хэдэн сая вүлээ? Манай монголчууд хэдүүлээ вүлээ? Жишээлбэл Тэгү хотын Кемян их сургуулийг одоо хот төлөвлөлтөөр сонгоод ирж байгаа хүүхэд монгол хүүхэд хэд байх вэ? Тэр хүүхэд баг ганцаараа орж ирээд өөртөө өрсөлдөд орчих шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр засгийн газрын тэтгэлгийнхаа босхийг давж явах юм бол тэнцэх магадлал маш их байгаа байхгүй. Тэгээд ховор нарийн гоё мэрэгжил сонгоод орох юм бол маш одоо боломжтой байдаг. Мэрэгчний хувьд бас одоо үгийн зарим нэг тийм за энэ одоо чиглэлд илүү оюутан амжигтай. Тийм байгаа. Одоо жишээлбэл энэ Солонгос улсад болон дэлхийд дахинд хэрэгтэй байгаа мэрэгчлэнүүдэд олохыг бодно шүү дээ тий. Түүнээс биш одоо ингээл баахан сэтгэл зүйч нар байсаар байхад сэтгэл зүйч нарт тэтгэлэг өгөөд байхгүй тий. Тэгэхээр хүмүүнлэг нийгмийн чиглэлээс илүү одоо инженер болон байгалийн шилжилт ухааны мэрэгчлүүд дээр энэ код бол их байдаг. Зөв. Тийм. Тэгээд засгийн газрын тэтгэлэг болон сургуулийн тэтгэлгээс гадна янз бүрийн сангуудын тэтгэлэг, компаниудын тэтгэлэг гэдээ маш их тэтгэлэг байдаг. Тэгэхээр энд ерөөсөө л бид нар зөвхөн хэлний дунджаас дээш оноотой байхад өрсөлдөж байгаа байхгүй. Тэгээд дундаж оноогоо Монголдо авчаач ээ. Тэгээ манад хүрээдрээ гэд байгаа. Ер нь бол танаа яг үйл ажиллагааг заах задлаад ярил ер нь яг Солонгос талаас яг хамтын ажиллагааны ямар механизм ер нь хөгжүүлж чадсан бай тээ. Тэгээд тэр нь одоо юу гэдгийг баталгаатай гэдэг тэр нэг одоо юу гэдгийг одоо ихтгэлцлийг гол нь яаж бий болгоо тээ тэн дээр бодлож яа. За манайх болохоор одоо Корей их сургуулиас авахгүйл Чунган одоо Конкук гэж Солонгосын төдийгүй дэлхийн топ сургуулиудад багтдаг сургуулиудтай бол хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа. За энэ хамтын ажиллагааны гэрээг бол манайх одоо өөрсдийн дадлага туршлага, ажилчдын чадвар гэл те маш олон одоо юм зөвлөдөөс үндэслээд байгуулсан байдаг. За одоо сүүлийн үед бол манай их сургуулиуд өөрсдөө манай компанийг зорж ирээд. Одоо бол би баг өдөр болгон Солонгосын сургуулийн захирлуудтай уулздаг ажиллаж байгаа. Тэгэхээр өөрсдөө ингээд те Монголын ийм зуршлын газар байдаг юм байна гэдгийг мэдээд ирээд гэрээгээ хийдэг. Тэгээ манай одоо хамгийн том давуу тал болохоор би өөрөө хуульч хүн учраас яг хуулийн дагуу оюутнуудтайгаа харьцаж байна, сургуулиудтайгаа яг л хуулийн хүрээнд бол одоо хамтын ажиллагаатай байдаг. Дээр нь манай орчуулагч нар гэхэд бүгдээрээ яг солонгос хэл судлалаар төгссөн мэргэжлийн орчуулагч нар байдаг. Зүгээр нь хэлтэй хүн орж ирээд орчуулга хийдэг байх нь тий. Тэгэхээр манай бичиг баримтын боловсруулалт бол хамгийн сайн байдаг байгаа. Тэгэхээр одоо сургууль жишээлбэл эхний ээлжинд одоо тэр хүүхдийн материал бүрэн бүтэн зөв орчуулагтаа зөв агуулгатай ирсэн байх хэрэгтэй тий. Тэгээд дээр нь ярилцлаганд нь бид нар бэлдээд солонгос хэлний заагаад нөгөө хүүхдээ чи анхан шатанд нэг ойр зур ярьдаг болгоод ингээ ярилцлаганд нь оруулцдаг. За энэний дараа болохоор визэнд орох гэж асуудал байгаа шүү дээ тий. Мөн одоо визний материал бол яг бүрэн бүтэн орчуулга нь зөв ингээ шаардлага хангасан байж ч тэр хүүхдэд одоо виза авах үндэслэл болж өгнө шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бүхнийг одоо яг ингээд цогцоор нь яг л байх ёстой одоо хэм хэмжээгээр нь хийж чадж байгаа учраас одоо манайх энэ олон сургуулийн төлөөлөгчийн газар болж чадсан байхаа гэж бодож байна. Ер нь бол одоо танай хувьд тэр 30-аад их сургуулийн одоо Монголд боловсролын ер нь агент болоод байна шүү дээ тий. Ер нь зүгээр яг эцэг эхчүүдийн ер нь зүгээр яг одоо гадаадын тэтгэлэгтэй сургууль гэдэг дээр яг зүгээр хамгийн том нийтлэг гардаг бэрхшээлүүд нь юу вэ те? Тэр талаас нь ярил ер нь ямар мэдээлэл хамгийн их дутмаг байгаад байна. Ер нь яг тодруулаад асуувал ер нь яг зүгээр одоо энэ боловсрол зүйчлийн байгууллага гэдэг тандхад ер нь ямар тийм одоо шалгуур критерий ер нь тавьдсан байх хэрэгтэй. Газраа яаж сонгох вэ гэдэг юм. Ер нь бол манай салбарт яг тууштай удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн компани байдаг. Тэгээд олон жил болсон байх хэрэгтэй. Олон мянган хүүхдийг явуулсан туршлагатай байх хэрэгтэй тий. Тэр чинь хамгийн наад зах нь одоо пэйж рүү н ороход хандлт нь
Тэгээ явуулсан хүүхдүүдийн сэтгэл нь байж байгаа тий. Тэрийг ер нь хараад ирж байгаа л да. Ихэнх одоо маркетинг бол сошиалор, фэйсбүүкээр ер нь бол явагддаг. Тэгээд нэгдүгээр пэйжээ харах нь. За хоёрдугаарт орж ирээд хамгийн түрүү уулзж байгаа мэдээллийн ажилтан маань мэрэгжлийн байх хэвээр. Ингээл өөрөө явж үзээгүй юм аа мэдхгүй юм байвал итгэж үйлчлүүлэх хэцүү тий. За дээр нь болохоор явсан хүүхдүүдийн сэтгэл байдаг. Явсан хүүхдүүд маань эргээд одоо тэр үйлчлүүлсэн газартаа сэтгэл хангалуун бус байх юм бол тий хэрэггүй шүү дээ. Тэгэхээр ингээд сэтгэл байж байна. За тэгээ хамгийн чухал зүйл болохоор таны хүүхдийн явж байгаа сургуультай энэ байгууллага аль бие усны гэрээтэй байна уу гэд гэрээг нь харах хэрэгтэй. Тэгээ ийм зүйлүүдийг ер нь харж агаад сонголт хийх хэрэгтэй байна. Одоо танаа салбарын одоо зуурчлалын үйлчлэх бол одоо үйл хөдлөхөд бол одоо агентууд, брокерууд гэж байгаа шүү дээ. Тэр чинь сая хэдэн жилийн өмнөөс ингээд тусгай жившээлтэй ажилтдаг болсон. Тэр чинь бас үйл хөдлөх гээд аюул том зүйлийг борлуулж байгаа. Танаа ч гэсэн ялгаагүй хүний одоо насан туршдаа ширхэх тэр мэдлэг ур чадварыг олох том үйлчлэгийг зурчилж одоо борлуулж ийн гэсэн. Ер нь ягаад зүгээр гэдгийг ийм тусгай тийм хуулийн зохицуул ч юм уу тийм эсвэл зөвшөөрлийн механизм байж болдгоо ер нь яг ягаад ийм байж болдгоо гэдэг хэлбэр гайхдаг байхгүй. Тэгээ би энэ дээр бол айгүй одоо сэтгэл хангалуун бус байдаг аа. Манай боловсролын системийн гэх юм уу те. Энэ дээр яадаг вэ гэхээр одоо байр авахын тулд үйл хөдлөх зуршлалын кампанид хандж байгаа монголчууд тийм үү. Тэгээ тухайн компани тусгай зөвшөөрөл авч ич одоо хүний байрыг зарж штэ. Тэгтэл чинь манай салбарт ийм тусгай зөвшөөрөл ч юм уу тийм эрх авах шаардлагагүй гинэ. Би 30 сургуулийнхаа гэрээг бариад боловсролын яам дээр очиж үзсэн байхгүй. Аль бие усныхаа эрхийг авмаар байна гэд. Тэгтэл танаас сургуулийн төвийн эрхээ авцсан тэрүүгээрээ хий гэж байгаа байхгүй. Тэгтэл бид нар чинь сургалтаас гадна зуушлал хийгээд байна шүү дээ тий. Зуушлал гэдэг чинь яг уу гэхээр хүний бүх хөрөнгөчтэй хүний хүүхэд чинь тий. Хүний одоо 18 нас хүрэгцэн хүүхдийг дээд боловсролын эзэмшигт нь гадаад улс руу одоо зуурчилж байна. Тэгээ ийм үйлчлэгийг одоо жишээлбэл муу хүмүүс хийлээ гэж бодъё тий. Таны хүүхдийг аваачаа зарчвал яах вэ? Тэ? За нөгөө хүүхд чинь очоод тэр сургуультай явж чадахгүй байвал яах вэ? За утсан оноо зөндөө олон асуудал орохтон зүгээр ингээ хайчиж байгаа байгууллагууд зөндөө шүү дээ тий. Тэгэхээр ингээд бид нар мэрэгжлийн байгууллага учраас мэрэгжлийнхаа тусгай зөвшөөрлөг авмаар байгаа байхгүй. Тэгтэл одоо зүгээр ингээл хувь хүн ч хийж болж байна тий. Зүгээр худалдааны байгууллагууд ч хийж болж байна гэдэг чинь Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд ер нь эрсдэлтэй байна л гэсэн. Тэгээ одоо манай сүүлийн үеийн хүүхдүүдийн одоо бараг 40-50% гадагшаа явж сурч штэ. Тэгээд энэ хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд Монгол улс тий энэ салбарыг тусгай зөвшөөрөлтөй болгох ёстой гэж боддог. Яг энэ дээрээс дараагийн асуултыг залгаад асуухад одоо хүүхдүүд ингээд заах уу явлаа те ингээд тодорхой сургуультай явлаа. Тэнд очиод юу гэдгийг нөгөө нэг юм оршин амьдрах суралцах те яг сайн нийлд янз янзын асуулт орохгүй ингээд 50 суралцах тэр боломжийг нь хангахад бас одоо юу гэдгийг боловсрол зуучлалын байгууллагаас ямар үр дүнд гүйцэтгэх ёстой энэ тэр эрх холбоог бас яаж зохион байгуулах ёстой энэ те. Эцэг эхийг мэдээлэл хангах гал нь шүү дээ те. Одоо ингэдэг солонгосын сургуулиуд яагаад төлөөлөгчийн газраараа дамжуулж оюутан авдаг вэ гэхээр нэгдүгürt манай Монгол улс болохоор харлалттай улс байдаг. Тэгэхээр бид нар яг энэ хүүхд сурах чадвартай мó сурах зорилготой мó гэдгийг тодорхойлж одоо илсүүлдэг байх хэрэгтэй. Хамгийн наазах нь. Хоёрдугаарт харлалт чинь за яг анханаас очиж харлж ажил хий гэж байгаа хүүхдүүд байдаг ч гэсэн маш ховор байдаг. Бүр сурхаа болоод ажиллаж очиж байна гэсэн тийм. Зөвөр одоо төлбөр төлж виз авангууд очиж харлана гэсэн үг шүү дээ. Ийм хүүхд бол их цөөхөн байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор хүүхдүүд очоод нөгөө нэг асуудалд ороод одоо харалт үүсдэг. Визгүй болдог. Жишээлбэл очоод гэмт хэрэгт орооцолддог. Хууль мэдэхгүйгээсээ болоод эсвэл болгоомжгүйгээр ч юм уу те. Эсвэл зүгээр хичээлээ тасалсаар агаад хөөгдөд харалдаг ч юм уу. Ийм зүйлүүд гардаг. Тэгээд нөгөө сургууль маань ийм асуудал боллоо гэд эцэг эх рүү нь холбогдож ихээр хил нэвтрэлцэхгүй шүү дээ. Тийм учраас дундын байгууллага бид нар байгаад бид нар сургуультай харьцаж явах хэрэгтэй. Сургууль болоод одоо манай явсан хүүхдүүдийг одоо тэрний тэр гэхгүй шүү дээ. Та социогийн хүүхдлэгэн тий. Манай хүүхдүүд болчихчаа. Тэгээ эцэг эхийн үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Танаа тэр чинь одоо хичээлээ 3 хоног таслаа. Хаана байгаа вэ? Зүгээр үү? Одоо ингээд энэ хүүхд сануулаач гэд. За бид нар ингээ 3 хоног хүүхд чинь хичээлээ тасалжээ. Холбоотой байгаа юу тохиолдсон бэ гэд эцэг эхэнд дамжуулж тий. Хамгийн наазах эрх холбоо юм.
За үүний дараагаар нөгөө хүүхд чинь хилээ сурсны дараа бакалавртаа, магистртаа одоо орё гэхээр ямар сургуульд одоо тэр хүүхдийн хэлний оноон дээр хамгийн өндөр тэтгэлэг өгч байгаа нь тий. Тэр сургуулийг бид нар судлаад дараагийн үндсэн ангийн зуршлыг үнэгүй хийж өгдөг. Тэгэхээр ийм эргэх холбоо байж ш тэр хүүхэд одоо Солонгос улсад боловсрлоо одоо бүрэн бүтэн амжилттай одоо эзэмшээд ирдэг байх нэ тий. Тэгэхээр хамгийн сайн эргэх холбоотой тийм байгууллагыг сонгох хэрэгтэй гэсэн. Зөв. Одоо Солонгос бол одоо юу гэдгийг нөгөө зөөрлөл нөгөө боловсролын аягүй тийм сонирхолтой destination чиглэл болчиход байна шүү дээ. Ер нь ягаад Монгол залуучууд Солонгосод их сонгох болов гэдэг тэр нэг үндсэн шалтгаан таялахгүй. За сүүлийн үед одоо баг манай монгол хүүхдүүдийн маань баг 50% гадагшаа явж сураад байна уу те. Тэн дундаасаа тэр гадагшаа явж байгаа хүүхдүүдийн маань дийлэнх олонх нь Солонгос руу явж сураад байгаа. Тэгээ Солонгос руу явж сурж байгаа шалтгааныг би хамгийн энгийнээр тайлбарлах юм бол би нодлон нутагта ховдод очоод лекц уншсан байхгүй юу. Тэгсэн чинь эцэг эхчүүд ямар хямдхан Солонгос явуулъя гэд. Тэгэхгүй юу. Тэгээ одоо манай ховдынхын юм баян болцсон байх та гэсэн чинь тооцоолоод үзсэн чинь ийм юм бэлээ. За ховд руу хоёр талын нислэг 800 мянга сая төгрөг байгаа байхгүй юу. Сая гаруй төгрөг. Тэгээд 2 цаг 30 минут нисэж байгаа. Тэгтэл Улаанбаатараас Солонгос руу 3 цаг нисээд бас сая гаруй төгрөг байгаа. Адилхан бааз. Тэгэнгუთ Улаанбаатар хотод ирээд байр хөслөхөөр нэг өрөө байр сая гаруй төгрөг болчиход байдаг. Солонгост очих хөлсөлөхөөр 7-800 мянга сая төгрөг болчиход байдаг. Тэгээд энэ амжиргааны зардал нь адилхан юм бэл. Одоо зүгээр бусад зардал бол Солонгосчин будаа гурилчин баг Монголоос хямдхан шүү дээ. Махал их үнэтэй байдаг байх гэж ойлгоод байдаг юм шиг байгаа монголчууд. Тэгтэл Солонгост байхдаа би жишээлбэл махаар хязгаарч өсөж байгаагүй. Яад вэ гэхээр нөгөө нэг бид нар чи Австралиас ирсэн хонь үхрийн мах идчихдэг. Тэр нь одоо жишээлбэл хоньны мах 1 кг 9,000 вон буюу нэг 18-9,000 төгрөг шүү дээ. Нөгөө үхрийн мах 12,000 вон гэд 25-6,000 төгрөг байгаа байхгүй. Тэгэхээр адилхан байгааз. Тэгэхээр ингээд махны үн адилхан байна гэдэг чинь бүх одоо амжиргааны зардал бус нь бол баг байгаа байхгүй. Тэгээ байр хөсөж байгаа үн адилхан байна тий. Тэгээ сургалтын төлбөрийн хувьд ч гэсэн ер нь харьцангуй одоо Солонгос чинь хэлний бэлтгэл бол жилийн төлбөр нэг 10-20 сая төгрөгөнд багтчихж байгаа байхгүй. Тэгтэл Монголын ахлах сургуулийн жилийн төлбөр хэд байгаа вэ тий. Ингээ бодоод авах юм бол Улаанбаатарт сурах, Сөүлд сурах хоёр ялгаагүй болчихсон. Тийм учраас сонгож байгаа. Дээр нь болохоор тэтгэлгийн тогтолцоо маш сайтай. Дээр нь хууль дүрм сайтай болсон учраас хүүхдийн хувьд аюулгүй байдал маш сайн хангагдсан байдаг. Мөн хамгийн чухал зүйл маань оюутнууд цагийн ажил хийх боломжтой байдаг. Цагийн ажлын цалин өндөр байдаг. Тэгээд цагийн ажил хийсэн мөнгөөрөө өөрийгөө болгоод тэтгэлэг аваад сурчих боломж ихтэй байдаг учраас Солонгосыг одоо монгол хүүхдүүд хамгийн их сонгож сурдаг улс болсон байгаа. Гадаад тэр тусмаа Солонгос хэл дээр ярихад энэ яг зүгээр Солонгос сурыг гэвэл тэр хэлийг Монголдо сурах дээр эдгүй эсвэл тийчэн очиж сурах гэдэг тэр та тодруулж өгнө. За энэ бол юм хоёр талтай асуулт байгаа. Одоо жишээлбэл ингээд за 10-аас 12 дугаар анги хүртэл 2 жил Солонгос хэл сурсан хүүхэд маань нөх хэлнийхээ дээд оноо 6 оноогоо авчих бол бүрэн боломжтой. Тэгээд 6 оноогоор авсан юм чинь хэлээ одоо сайн сурчлаа гэж ойлгоод бакалаврт одоо шууд очлоо гэж бодъё тий. Тэгтэл Монголд буюу орчинд нь биш зааж байгаа учраас тэр хүүхэд маань унших бичих чадвар нь сайн багтдаг. Тэгтэл ярих сонсох гэд хэлний одоо ингээд 4 чадвар байна шүү дээ. Ярих сонсох бол жоохон муу байх байна тий. Тэгээд ийм сул тал байна. Солонгостой очиод анханаас нь сурахаар яах вэ гэхээр айгүй гоё аялахтаа нэгдүгээр сураад хоёрдугаарт ярих сонсох хоёр маш сайн хөгжсөн. Тэгээд Солонгост очиод сурахын давуу тал нь энэ байгаа боловч сул тал нь бичгийн чадвар жоохон муутай болчдөг. Яах вэ гэхээр би үсэг мэдэхгүй Солонгост очичоор Солонгос багш Солонгос хэл дээр үсэг заана гэсэн. Ном нь англи тайлбартай буюу айгүй хэцүү аргаар сураад эхэлчихэж байгаа. Тэгээд ингээд англи хэлгүй жишээлбэл байх юм бол баг татаа тунгаагаар ойлгож байгаа байхгүй. Тэгээд байгаа юм шиг байна гэ тэ. Тэгэл буруу ойлгоо явчихчаад. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол суураа Монголдо тавиад дундаас дээш төвшөнд очиж сурвал бас хамгийн зөв хөлбөр. Монголдо 6 оноо авсан ч гэсэн очоод нэг 3 сар Солонгостой хэлний бэлтгэлд ядаж суучаад дээд сургуульд орох юм бол нийгэмдээ дасан зохицоод тий чих онгоогоод тэгээд одоо нөгөө нэг бичгээр ойлгоод байгаа юмнуудаа ярьж чаддаг болоод тий ийм болсныхаа дараа дээд сургуульд оруулах. Ер нь суурь нь бол тэр бичгийн талдаа байх хэрэгтэй шүү дээ. Тий, ер нь бол бичгийн чадвар сайтай хүний яриа сонсгол бол сайжирч болдог. Подкастын ихэд хоёул ярьж ирсэн эцэг эхчүүд ер нь
нөгөө гадаад л хүүхдээ сурах юмсагт хүсэлтэй болсон. Тэгэхдээ бас нөгөө нэг мэрэгчлээс шалтгаалаад за ямар мэрэгчлэр гадаад сурвал илүү тохиромжтой, ямараар сураад хэрэггүй ч гэх юм бас нэг тийм сонголт байх гэдэг шүү дээ. Энэ нөгөө бас нөгөө нэг одоо хүүхдийн мэрэгжил сонголттой бас холбогдох гэдэг тий. Энэ дээр та нэг зөвлөгөө өгвөл. Тэгэхээр одоо манай сүүлийн үеийн хүүхдүүд одоо ингээл баг гадаад улс гэхээр л гоё тий. Монголын хэлээр гарчуулал их гоё гэж ойлгоод байгаа. Тий гэж юугаар сурсан байгаа. Тэгэн гутаа би жишээлбэл ингэж хэлдэг байхгүй өөрөө хуульч мөртлөө хуулиар сурах гэж байгаа бол Монголдо сурах гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхээр одоо хуульч гэдэг маань төгсөөд юу хийх вэ гэхээр шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч те өмгөөлөгч, хуулийн зөвлөх гэд хийдэг байхгүй юу? Тэгтэл жишээлбэл ихэнх нь төрийн алба бааз. Тухайн одоо шүүгч хийхин тулд тухайн улсын иргэн байх хэрэгтэй. Тэгтэл та Солонгост очоод сүүлийн их сургуульд хуулийн ангид хичнээн 1000 онд сураад ч Солонгосын шүүгч болохгүй нэ штэ. Солонгосын хууль 4 жил үзнэ гэсэн үг тийм ээ. Тэгээд Монголдо ирээд хуульч хий гэхээр яах вэ гэхээр бүх одоо нөгөө хуульчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн сонгон шалгаруулалт 100% Монголын хууль дээр явждаг. Та тэгтэл Монголын нэг ч хууль үзээгүй. Тэгээ нөгөө диплом байгаад идэг та шүүгч болж чадахгүй байгааз. Тэгэхээр ингээл мэрэгжил сонголтоо эхэлж хийжээж хаан сурхаа шийдэхгүй болохоор ийм зүйл бол. За одоо хуульч нараа яг гадаад улсад сурвал Германд очиж сурвал бас болох юм. Яг гэвэл манай Герман Монгол хоёр ч юм одоо адил төстэй хуультай байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө Солонгосын хуульч шал өөр эрх зүйн бүл буюу шал өөр эрх зүйтэй улсын хуулийг очиж би 4 жил судлаад надад хэрэггүй байхгүй юу. Тэ? Тэгэхээр яг үхээр хуульч болох зорилго чинь нэгдүгürt байгаа бол та Монголдо сур. Магистр доктортой Солонгос улсад очиж сурах нь шүү дээ, тий. Ингэж болно. За эмч болох ч байгаа хүүхдүүдтэй чинь бас битгий Солонгос яв гэдэг би. За. Тэгээ Солонгос руу зуршилдаг мөрчлөө битгий яв гэдэг байгаа чинь сураад ирээ те болох болохгүйг ялгачаад байна шүү дээ. Одоо эмч жишээлбэл 6 жилийн эмч, 4 жилийн эмч гэд байгаа тийм ээ. 6 жилийн их эмч чинь Солонгост бол баг ихэнх сургууль нь авдаггүй. Авдаггүйгээ хэлчихээр бас хэцүү. Сүүлийн их сургууль, Ёнсын их сургууль авч байгаа байхгүй юу? Тэгтээ маш өндөр шалгууртай англи солонгос хэллийг төгс эзэмшсэн байх ёстой та дор хаяж. Тэгжээж анагаахын бэлтгэл 2 жилд яваад тэрийгээ сайн төгсч чадах юм бол дахиад 4 жил сурдаг. Тэгтэл сүүлийн үндэсний их сургуульд одоо 100 жилийнхэн түүхэнд Азаас 4-5 эмч төрсөн гэдэг лөө. Тийм байдаг. Тэгэхээр ингээл хүний хүүхд ирчээл би өстой эмч болно, би тавтах нь болно л гэдэг те. Тэгээ хүний хүүхдийг чи чадахгүй гэж хэлэх бас хэцүү. Тэгтээ чадахгүйг нь би хараа мэдж байгаа юм. Яагаад мэдж байгаа вэ гэхээр тэр хүүхэд ядаж унагаан англи хэлтэй байх хэвээр. Сүүлийн их сургуульд эмчээр орохын тулд тэр хүүхэд дор хаяж Монголдо 2-3 жил солонгос хэлийг үздсэн байх хэвээр. Тэгтэл англич байхгүй, солонгосч байхгүй тэгсэн мөрчлөө амар том зорилго тавьсан байхаар чинь гэт тэр хүүхэд ингээ айгу хэцүү харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр жишээлбэл эмч болох зорилготой, онцорлоготой тийм хүүхэд байвал Монголдо сур 6 жилийн эмчээр. Яг 4 жилийн эмч буюу одоо шүдний эмч, нүур ам судлал байна те. Ийм чиглэлээр сурах гэж байгаа болно гэж зөвлөдөг. Тэгээд манай хүүхдүүд бас ийм байна. Одоо мэрэгжил сонголтоо хийхгүй яваад байгаа нэг шалтгаан. Яг одоо энэ хүүхдүүдийн эцэг их нь өөрсдөө ингээд шахалтаар ч юм уу мэрэгжлээ сонгоцсон юм шиг байгаа. Тэнгуутаад одоо хүүхдээ өөрөө л мэд, өөрийнхөө амьдралыг өөрөө мэдгээд байдаг. Гэхдээ яг нөгөө хүүхд ямар ч гэсэн тэгээ мэрэгжлээ сонгоогүй мөрчлөө солонгос явчихж байгаа. Тэгээ очисон хойноо чи сонгороогээ явуулцдаг. Тэр хүүхдэд солонгос хэлний бэлтгэлийн багш мэрэгжлийн зөвлөхгүй. Тэ? Бакалаврт ороод ирдэг нэгэн сонгоод ирсэн мэрэгчлэлт багш хичээлээ л за. Тэгээ тэр хүүхдийн мэрэгжлийг хэн сонголцож чинь гэж бодож байна. Очоод өөрөө хөсөлөхөд өөрөө 18-тай тий бас нэг 18-тай охинтой нийлээ байр хөслөнөд тэр хоёр сонгож байгаа байхгүй явж. Тэгэл нөгөө найзаа чи шүдний эмчээр сураач гоё штэ гэл тэглээ тий. Тэгэл ороод өстой эхний 2 жил онолголт үзэл айгуу гоё явж яснаа. 3 дугаар курсээсээ хүний ам ангаалгаад шүд сууг татаад эхлэхээр тэр хүүхд хизээч чадхааргүй зүрх зөрөггүй хүүхд байсан байгаа байхгүй. Би миний чадалч хүрхгүй юм байна. Би угаасаа айж ийн гэд ингээд сургуулаа хийж байгаа. Тэгээд тэр хүүхдийг чадахгүй хэн мэдчихсэн бэ? Ээж аав нь мэдчихсэн байхгүй юу? Тэ? Манай хүүхд бол хүний ам ангаалгаа шүд суулдаг хүүхд биш ээ гэдгийг бол мэдчихсэн тий. Тэгэхээр ингээ эцэг эхчүүд бол хүүхдийнхаа мэрэгжил сонголт гэдэг чинь одоо насан туршийн сонголт шүү дээ. Энэ дээр бол цаг заваа гаргаж, сэтгэлээ гаргаж ярилцаж ингээ сонголцохгүй бол ийм одоо дүр зураг яваад байна шүү дээ.
Тэгээ бид нар сонголцоод өгчий гэхээр яадаг вэ гэхээр би өмнө нь ингээл сэтгэл гаргаал заяа нэг хүүхд ороод ирэхээр 2 цаг ингээл тийм юмар сурвал яаж ийн ингүүл яаж ийн гэж байгаа л сонголцдог байжгаад сүүлийн үед болгоомжлоод бас хамаагүй сонголцоо болсон. Яад вэ гэхээр шинжлэх ухаан хооронд юм ирдэг. Эхлээл орж ирсэн барилгын инженер болмоор байна гэл те. Барилгын инженерийн нэрээ байжсэн чинь тэгтээ мейкап гоё гэдэг. Заяа. Тэгэл ингээл тэгээ явж яснаа л бүр ингээл өөрчлөгдөл бүр ингэж өсөрч байгаа байхгүй тэр хүүхд ямар ч чиг баримжаа байхгүй. Тэгтэл солонгос хүмүүс бол хүүхдээ багаас нь янз янзын дугууланд явуулж үзүүлээд энэ хүүхд ийм юмны ав ястан байна. Энэ дээр төвлөрдөй юм байна те. Тэгээ энэ нийгмийн хүн юм байна. Энэ хүн бол урлагийн хүн юм байна гэж чиглэл нь тодорхой болсон байдаг. За ингээд чиглэл нь тодорхой болсон байвал зөвлөж болж байгааз. Тэгтэл ингээд хүүхдүүдэд янз бүрийн юмар хичээлүүлэхгүй, өөрийг нь олуулаагүй, энээс судалт хүүхдүүд мэрэгчлээ сонгож чадахгүй шүү дээ. Тэгээд эцэг эхчүүд бол ингэж зөвлөж чиг баримжаа өгөх ёстой. Нөгөө хүүхд чинь харин сонгож орж ирээ те. Хичээ IT инженер яадаг юм, софтвер яадаг юм те. Эдрийн алиг сонгох вэ гэх юм бол бид нар хайлтгээд энэ ийм хичээл үздэг юм байна, төгсөөд ийм хийдэм байна, IT нэгдэм байна, софтвер нэгдэм байна гэж сонголцоод өгөх байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд бол хүний хүүхдийг эцэг эхээс нь илүү мэддэг хүн гэж байхгүй шүү дээ те. Хүүхдийнхаа зан чанарт тохирсон чиглэмж одоо гаргаж өгч юмэр байна. Дээр нь манай хүүхдүүд мэргэжил сонгохдоо би тооны хичээл цаа юм чин эдийн засагч болно гэдэг юм муухар харангуйгаар биш тий. Би одоо Солонгос улсад очиж сурах гэж байгаа юм чин цаашдаа би ядаж ойрын 5 жилдээ юу хийх вэ гэдгээ төлөвлөв. Жишээлбэл Солонгос улсад сурч төгссөн хүний чинь хамгийн том давуу тал нь төгсөөд Солонгос улсад мэргэжлэрээ ажиллаж амьдрах эрхтэй байдаг. За Солонгос улсад офис ажилтны сарын цалин 8 сая төгрөгнөөс эхэлж байна. Инженерүүд 10 саяын цалинтай байна. Тийм улсад та дээд боловсрол эзэмшиж байгаа юм чинь тэндээ нэг хэдэн жил ажиллая гэдэг зорилготой байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгтэл хүүхдүүд яаж ийн гэсэн чинь би эдийн засгаар сурч ирээд Монголд ирээд яамд ажилд орно гэсэн л юм зорилготой болчиход байдаг. Тэгвэл нөгөө Солонгост сурж байгаагийнх нь хэрэг юу байгаа нь Солонгос хэлээ юунд ашиглах гэж байгаа те гадаадд сурсан хүний чинь хэлэн давхар даавалтаад одоо таны орлого Монголд сурсан хүнээс өндөр байж ах ёстой шүү дээ. Тэгэл ингээл яамд юм уу ажилд орох хорооны нийгмийн ажилтан хийх гэж байгаа бол та гадаадд сурах хэрэг нь юу байгаа юм яг те. Тэгэхээр манай хүүхдүүд одоо ингээд гадаадд сурж байгаа гэдгээ ойлгож мэргэжлээ сонгох ёстой. Жишээлбэл эдийн засгаар сурлаа гэж бодоход те Монголд ирээд нэг компани тайлан гаргаж чадахгүй шүү дээ. Тийм юм сурахгүй юм чинь тий. Тэгэхээр яг төгсөөд яг юу хийх вэ гэдэг. За Солонгостой ажиллая гэхээр гадаад хүнийг эдийн засгчаараа авах компани болтдгоо. Тэгэхээр нөгөө хүмүүнлэг нийгмийн ухааны салбар ч өөрөө дэлхийн аль ч улсад хамгийн олон төгсөгчтэй хамгийн их хүүхд сурдаг салбар байгаа. Тэгээд Солонгостой ажилд ороход Солонгосын хэдэн сая залуучуудтай өрсөлдөж ажлын байран дээр орох чинь тий. Монголд ирэхээр одоо цалингаа сайн тооцоолохгүй бол ингэж штэ. Одоо шилбэл нийгмийн ажилтнаар Солонгост 4 жил сурлаа. Хэдэн сая вон зарцуулж яаж сурж байгаа вэ тий. Төгсөөд Монголдо ирээд нийгмийн ажилтан хийхээр нийгмийн халамжийн салбар хамгийн хөгжөөгүй улс болохоор яах вэ гэхээр хорооны нийгмийн ажилтан хийж 800 сая төгрөгийн цалин авах юм уу тэр хүүхэд. Сургуулийн багш хийж нэг сая 200 сая цалин авах юм уу. Нөгөө нэг цалингаа голоод ирэхгүй шүү дээ. Тэгээд тэндээ ажилд орох гэхээр гадаад хүнийг нийгмийн халамжаар төгсчгөр авахгүй тий. Тэгээд нөгөө диплом авдартаа би өөрөө хар ажил хийгээ явчихж байгаа байхгүй. За ядаж нэг унах унаатай болоо явъя гэх тээ. Солонгост ч одоо баг өдрийн цалин нь Монгол мөнгөөр 250-аас 300 сая төгрөгийн цалин авдаг улсад би боловсрол эзэмшчихлээ шүү дээ. Тэгчээд Монголд ирээд 800 сая цалинтай ажил хийх юм уу тий. Тэгэхээр манай хүүхдүүд Солонгос сурах гэж байгаа бол би одоо нэг 5 жил Солонгос улстай ажиллаад тий. Одоо онлоор сурсан мэдлэгээ одоо практик болгоод юм сураад Монголдо ирээд хэрэгжүүлээд мөнгө хураагаад ингээд ирмээр шүү дээ. Тэгэхээр ойрын 5 жилийнхаа төлөвлөгөө гаргаж агаад мэргэжлээ сонгоно. Төгсвөл одоо Солонгост доош тэр ер нь Солонгос хэлтг өөр улс ч гэдэг юм эсвэл дотоод ч гэдэг юм тийм өрсөлдөх чадвартай цалингийн хувьд боломжтой байх гэдэг шүү дээ. Тийм сонголтуудыг юу. Тэгэхээр ингэж байгаа юм. Гадаад улсад ялангуяа Солонгос улсад би гадаад хүний хувьд ажилд орж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр гадаад хүний хувьд давуу байдал бий болгодог мэргэжлүүд гэж байдаг. Сул тал бий болгодог мэргэжлүүд гэж байдаг. Би сая хэлээд байгаа нь одоо сул тал бий болгодог мэргэжил. Жишээлбэл сэтгэл судлаар төгслөө гэж бодъё тий.
Надаас Монгол сэтгэл зүйчээс ирээд сэтгэл зүйн зөвлөгөө авах солонгос хүн байх болоо. Тэгээ хэлний төгс мэдлэг шаарч байгаас би тэр хэмжээнд одоо зөвлөж ярьж чадах уу те. Тэгэхээр ингээ гадаад хүний хувьд ингээд сул тал бий болгодог мэрэгжил байгааз. Тэгтэл нөгөө талдаа би аялал жуулчлалаар төгсчлөө. Гадаад хүнийг аммаар штэ. Зочд буудлын менежерээр төгсчлөө. Гадаад хүн учраас тэр буудалд би давуу байдал бий болгоно тийм үү. Тэгэхээр ийм гадаад хүний хувьд давуу байдал бий болгодог мэрэгчлүүд гэж байдаг. За хамгийн чухал зүйл болохоор угаасаа ажлын байран дээр одоо нэг мэрэгчлэлтэн байхгүй салбар гэж байна шүү дээ. Жишээлбэл Солонгос гэлтгүү дэлхийн аль ч улсад инженерүүд эрэлттэй байна. Инженерийн бүх салбараар төгсөн төгсөгч маргааш нь ажилд орох боломжтой. Үйлчлэгээний бүх салбар байна. Тоочор төгсөл маргааш нь ажилд орно. Сурч байхдаа ажиллана би, тий? Тэгээд үйлчлэгээний бүх салбараас гадна үйлдвэрлэлийн бүх салбар байна. Тэгээд ийм зүйлүүдийг ингээд бодож агаад сонголт хийх хэрэгтэй. Тэгээд хүн болгон бас инженер болж чадахгүй шүү дээ, тий? Тэгэл яг нь инженер болох сонирхолгүй байгаа бол хүмүүнлэг нийгмийн дотроо би яг юугаар сурах вэ гэдгийг бас зөв шийдэх хэрэгтэй. Тэр дотрыг юу вэ? Тий. Хүмүүнлэг нийгмийн ухаан дотор шүү дээ, тий? Хамгийн сонгодог мэрэгжил бол жишээлбэл солонгос хэл судлал байдаг. Одоо бид нар чинь ингээл зүгээр хуулийн мэрэгчлэлтэй хүн хуулиараа би ингээд сурахад хэл шинжилгээний хүн шиг ярьж бичиж чадахгүй шүү дээ. Тэгтэл яг мэрэгжлийн одоо тий найруулга зүй үзээд ядаж солонгос хэлийг мэрэгжлийн түвшинд сурчих юм бол та багшилж болж байна, орчуулагч гэж болж байна. Бүх компани байгуулахад офис ажил гэж болж байгаа байхгүй, менежер гэж болж байгаа. Нөгөө хэлний мэдлэг чинь таныг олон улсын харилцаа руу, бизнесийн удирдлага руу бүх салбар руу явуулчихна. Магистртаа та хараа олон улсын харилцаа дээр хууль муулаар магистр хамгаалж болох байхгүй. Тэгэхээр манай солонгосын хэдэн мянган төгсөгч байгаа ч гэсэндээ яг ажил дээр гарахаар нөгөө нэг хэл нь осгоологдоод идэг. Тэгээ хэл шинжилгээний хүмүүс чинь хүмүүнлэг нийгмийн бүх салбарт одоо нэг хэлээрээ давуу байдал бий болчихдог. Хамгийн сонгодог мэрэгжил тэр байгаа. За тэгээд бас хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой мэрэгжлүүд гэж байдаг. Жишээлбэл инженерийн салбаруудаас гадна байгалийн шинжилгээ ухааны салбарууд болохоор маш өндөр тэтгэлэгтэй, эстбэттэй байдаг. Тэгэхээр ийм салбарт сонирхолтой хүмүүс бол тийм мэрэгжил сонгуульд тэтгэлэг бас их авдаг. Солонгос улс Монгол улсаас хөгжлөөрөө 50 жилээр төрүүлдэг гинэ. Тэгэхээр 50 жилийн дараа манад ямар мэрэгчлэлтэй хэрэгтэй бэ, тий? Төрүүлж та тэр мэрэгчлийг эзэмших. Одоо Монгол улсад бэлдэж эхлээгүй мөртлөө манай хаалгыг тогтсон мэрэгчлүүд гэж бас байна. Тэрүүгээр төгсчих юм бол та ингээл Монголдо Солонгост байгаагаас өдөр салентай ажиллах боломжгүй шүү дээ. Энэ дээр нэг жишээ хийх юм бол жишээлбэл системийн аюулгүй байдлын инженер гэж байгаа. Хакер инженер гэж байгаа. Манай Солонгосын нэг сургуулийн захирал тэгж хэлчихсэн надаа. Манай сургууль зөвхөн вебсайтаа хамгаалуулахын тулд хэдэн зуун сая воныг хакер инженерийн компани өгч хамгаалуулдаг. Яагаад вэ гэхээр бид нар вебсайтаа алдах юм бол дампуурдаг. Яагаад вэ гэхээр энэ дотор манай хэдэн мянган оюутны мэдээлэл, багш нарын мэдээлэл, хөтөлбөрүүд те бүх үүх түүх маань бүгдээрээ энэ дотор байж байгаа. Энийг алдчих юм бол дампуурдаг. Тэгэхээр бүх банк, төрийн байгууллага, те адгийн наазах нь манай сэц оюуч гэсэн пэйж алдмааргүй л биш те. Манайх нэг вебсайтаа тэргээ бас алдмааргүй байна. Тэгтэл чинь манай шот системийн аюулгүй байдлын инженерээр бэлдэж эхлэегүй байж байгаа. Монголын бүх компаниудад одоо энэ асуудал тулгараад эхэлсэн байж байгаа шүү дээ. Тэгээ манай нөгөө IT инженерүүд чинь л одоо өөрсдийнхөө нөөц бололцоогоор суралцаад одоо хийгээ явж байгаа байх. Тийм мэрэгчлүүд нь бас тэтгэлэг авах боломжтой. Боломжтой. Тэгээд үнэхээр одоо толгойтой хичээнгүй ийм чадвартай хүүхдүүд маань бол ийм гоё мэрэгчлүүдээр сурч ирээд одоо их орондоо их зүйлийг хийж бүтээх хэрэгтэй. За эхнээс бол танах зарим явсан хүмүүс л төгсөж байгаа шүү дээ, мэдэн шүү дээ. Ингээд янз бүрийн төвшин бакалавр, магистр гэж төгсөж байгаа. Тэр хүмүүс зарим нь эргэж ирж ажил хийж байгаа, зарим тэнцвэрийн ажил хийж байгаа, зарим нүүр тийшээ явж байгаа хэ. Одоо нөгөө төгссөн хүмүүсийн тэр нэг харилцааг нь бас яаж авч явж байна. Тэр нэг ирэх холбоо бас яаж ирдэг. За манай оюутнууд ч одоо төгсөхөөрөө ч бид нарыг тоохоо болчихдөг юм дөө. Оюутан зуршилтайгаа юугаа ярих уу те. Тэгтээ тэр хүний амьдралыг өөрчлөхөд, тэр хүнийг зорилготой хүрэхэд нь бид нар оролцож явсан одоо багш нар нь те. Учираас зарим хүүхдүүд маань их эрх холбоотой байдаг. За жишээлбэл одоо манай магистр төгсчөө Солонгос улсад одоо хөрөнгө оруулалтынхаа визийг аваад том бизнес хийж байгаа манай дүүнер байна. Шамар. За одоо ингээл карго ажиллуулж байна, дэлгүүрүүд ажиллуулж байна. Тэгээ худалдааны компаниуд ажиллуулж байна. Ийм бизнес хийж байгаа хүмүүс маань бол эргээд бид нартай адилхан бизнесмен болчихж байгаа учраас холбоо ихтэй байдаг. Мөн төгсөөд
гоё газар гоё ажил хийж байгаа хүмүүс байна. Одоо манай IT-гаар төгссөн нэг залуу Солонгосын эхний 5-д ордог тийм том компанид IT инженерээр орсон. Одоо бүр юм робот зохион бүтээдэг тийм ажил хийж байгаа. Сарын цалин 5 сая воноос эхэлсэн хичээг. 12-3 сая төгрөг цалинтай байна шүү дээ. Эхэлсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр ийм мундаг залуучууд байдаг. Тэгээ манайх бол одоо 8 жилийн түүхтэй компани учраас манай төгсөгч нар гээд байнаас. Одоо 4 сарын 18-нд бас нэг экспо болох гэж байгаа тий. Нөгөө нэг та бас хальт ярьж байсан ингээд тэрбум төгрөгийн тэтгэлгийн сан байна гэдэг. Талаа айгуу сонирхолтой таа санагдсан байна. Тэгээд энэ арга хэмжээний талаар бас жоохон техник деталь мэдээлэл өгөөд тоё яриагаа өндөрлөе гэж бодож байна. За манайх болохоор хавар болон намрын улиралд 2 удаа экспо хийдэг. За энэ хаврын экспо маань болохоор одоо 4 сарын 18-наас 20-ны хооронд Блумон центрт болж байгаа. За энэ экспон дээр болохоор манайх энэ жил бол зөвхөн шилдэг магадлал итгэмжлэгдсэн гэсэн жагсаалтанд орсон сургуулиудыг хүрсэн байна. Зөв. Ийм экспо хийдэг газар гэж бол Монголд байхгүй. Одоо нөө Солонгосын засгийн газраас итгэмжлсэн Тий, сургууль. одоо виз гаргалтын давуу эрх авсан сургууль байхгүй юу? Тэр сургуульд элсүүл виз чинь гарах нь шүү дээ. Тийм сургуулиуд бүгдээрээ зөвшөөрөөд анх удаа одоо Монголд ирж экспо хийж байгаа юм үйл явдал байхгүй юу? Тэгээд манай энэ дээр ч одоо Корея их сургууль хүртэл ирж байгаа. Чунган, Конкук гэдэг одоо эхний 5-10-т багтдаг том сургуулиуд л та бүгдээрээ. Тэгээ энэ сургуулиуд ирж оролцоод одоо гадаад харилцааны алба, элсэлтийн албаныхаа эрх нь шүү дээ. Тэгээ хүүхдүүдтэй сургуулаа танилцуулаад бүртгээд одоо ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр сургуулиуд маань бол сургалтын төлбөрийнхөө тэтгэлгүүдийг өгнө. Манайх бол Сэцоюу маань одоо зуучлалын хөлс бол нөгөө сургалтынхаа эрхийн бичгүүдийг өгдөг. Дээр нь одоо зарим сургуулиуд маань дотор байрны тэтгэлэг гэдэг өгдөг. За энэ тэтгэлгүүдийн одоо нийлбэр хэмжээ 1 тэрбум болчихлоо. Тэгээд энийг болохоор одоо манайх чинь өгөөд эхэлсэн байгаа. Экспоны сүүлийн өдөр хүртэл одоо бүртгүүлж байгаа хүүхдүүд маань өдөр болгон хүн болгон 500 сая төгрөгийн тэтгэлэг аваа явж байгаа. Тэгэхээр зэрэг манай оюутнууд одоо эн чинь байнга тэтгэлэг өдөр болгон 500 сая төгрөг өгөхгүй шүү дээ тий. Ийм боломж гарсан дээр та намар явна уу, өвөл явна уу тий хизээч явсан бай ирээд бүртгүүлээд энэ тэтгэлгээ манай 500 сая тэтгэлэг авахаас гадна дахиад үйл ажиллагаан дээр суглаа явуулаад одоо жишээлбэл Корея их сургуульд бүртгүүлсэн хүүхдүүд маань Корея их сургуулийнхаа суглаанд оролцоод 100%-ийнхаа тэтгэлэг авах нь шүү дээ. За баярлалаа. За тэгэхээр маш хэрэгтэй тустай мэдээллүүдийг ярилцлаа гэж бодож байна. Тэгээд хөтлөгчийн зүгээс яг зүгээр ойлгох ёстой зүгээр томилоод хэлэхэд ерөөхдөө гадаад сурна гэдэг одоо боломж бол бидний үетэй харьцуулбал хамаагүй илүү болсон тийм. Ер нь гол нь яг зорилгоотой ямар мэрэгжил эзэмшээд ямар мэдлэг ур чадвар эзэмшээд ирээдүйд хэн байх гэдгээ эдгээ эцэг эхчүүд болон хүүхдүүд маань сайн ойлгоцсон байхад бол за тэгээ дээрэс нь мэдээж тодорхой хэлний төвшин хангасан байх хэрэгтэй тий сувраа тавьсан байх хэрэгтэй. Тийм нөхцөлд бол ерөн сонголт маш олон байгаад байгаа шүү. Сэтгэлгээр сурах тий тэрийг онцолж хэлмээр байна. За ингээд манай подкастын дугаар ингээд өндөрлж байна. Манай зочноор Сэцоюу сургалтын төвийн үүсгэн байгуулах захирал Баасанхүү Орслоос сонсогч үзэгч та бүхэн манай подкастын YouTube channel-ыг дагаарай, лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд оролцсонд баярлалаа. За баярлалаа.